Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. За, зочдоо танилцуулъя. Өнөөдрийн манай аудио подкастны зочноор оюун томглог багш маань ирсэн байна. Өдрийн мэнд багшаа. За өдрийн мэнд хүргэе. Бүгдэнд нь аудио сонсох юм чи. Окей. За, манай бас танил хүн байна. Манай захирал Бадам Цэцэг ирсэн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд дахиад ярилцчаадаа баяртай. Окей. Энэ удаагийнхаа подкастаар нэг сэдвийг бас хүндий гэж шийдлээ. Тэр нь юу гэхээр хүүхдийн хувийн орон зайг хүндлэх. Хүүхдийн хувийн орон зайд юу багтах вэ тий? Тэг хүндгүүнд бол эхлээд мэдэх хэрэгтэй. Тэгэхээр энэ сэдвийг гурлаа ингээ хоорондоо хилцүүлж ярилцъя гэж шийдлээ л дээ. Тэгэхээр хамгийн ихний асуулт маань та хүүхдийн орон зай гэдгийг юу нь юу гэж бодож байна? Хүүхдийн хувийн орон зай гэдэг юу багтдаг вэ? Та чинь багш хүн тий? Дээрээс нь бас манай оюун томглог багш маань 3 хүүтэй. За манай Бадам Цэцэг захирал маань 2 хүүтэй. Вау. 5 хүүгийн ингээд ээжээс цугларсан байна. Тэгэхээр хүүхдүүдийнхаа хувийн орон зайг нь юу гэж боддог вэ гэдэг асуултаас эхлэе. За Бадам Цэцэг. Баярлалаа. За би бүр яг энэ сэдв дээр амар цагтан жийна бүр. Үнэхээр ярихыг хүсэж байна. За яа тэгэхээр бүр дөнгөж өчигдөр уржигдчих манай гэрт болсон яриа. Тэрний юу гэхээр маа жижигхэн хүү 9 настай тэгээ үсээ оргуулаад байгаа байхгүй. Үсний бүр ингээ нүд рүү норсон амар сексист бүр өрвөөс үсэндээ дарагдсан юм яваад байгаа байхгүй. Тэгээд би асуугаад ингээ миний үсээс сулах юм яах юм гээл тэгэхээр нөгөөг чинь үгүй би ургуулмаар байна. Ургуулж үзмээр байна энэ гэдэг юм ярихаар нь окей. За тэгвэл тгий гэд орхисон байсан чинь нэг орой бүр амар юм гомдолтой орж ирээд тэгээд юу гэж хэлсэн гэхээрээ багш одоо тэгэл засуулах хаста. Тэгэл багш засуул гэдэг байна гэд ингээд нэг юм хэлэхгүй юу. Тэгээд би тухайн үедээ тийм үү гэж өнгөрчөөд нөгөө амар их бодолд ороод why яагаад багш тэ чи ургуулмаар аа мүү үгүй мүү яасан ийсэн гэд ингээд асуухгүйгээр шууд ярьж байгаа би гэж бодоод тэгээд жоохон гомдолт өрөөд тэгээд эн чинь ингээд яг хүүхдийн өөрийнх нь хувийн орон зай шүү дээ. Тэр үс би эрэхтнээ яг яамаар байна те. Тэгээд тэр чинь яг үндэ ингээд улаан өнгөөр шар өнгөөр ч юм уу будаагүй л ахгүй да зүгээр л ингээд ургуулж байгаа байхгүй юу. Тийм тэгээд эн чинь ингээд цаанаа хүчээр миний хүүгийн үсийг тайр гэж ингэж хэлсээр агаад нөгөөг чи ингээд хүчээр өөрөө дургуйч гэсэн тайруулдаг. За энэ байдал ингээд 12 жил давтагдъя гэж бодъё л доо. Тэнгүүд яг үндэ миний хүү сонголт хийж чадах уу? Ирээдүйн ингээ нас бит хүрсэн над чиг тийм ингээд иймэрхүү нас бит хүрсэн том болсныхаа дараа дээрэс нь чи айл гэр нөгөө нэг айл гэр толгойлж явна шүү дээ эр хүн гэдэг чинь. Тэ? Тэнгүүд чи энэ хүн чи өөрөө ингээд нас бит хүрсний дараа шийдвэр гаргаж чадах уу? Сонголт хийж чадах уу? Тэ ингээд өөрийнхөөрөө яг ингээд нэг юм тэ ямар нэгэн зүйл ингээ босгож бүтээж чадах уу? Энд чи ингээд цаанаа бүр ингээд амар хортой зүйл надад мэдэгдээд байгаа байхгүй юу? Гэтэл зүгээр л өнөөдөр ингээд хичээлдэн сууж байгаа хүүхдэн те ингээд хөөх юм нүснэ ингээ ургаад өрвөснийхэн төлөө чи бохир харагчин заваа харагдчихээн надад тайр те. Гэтэл энэний оронд зүгээр одоо чи минь яасан те өсч амар гоё урагчжээ ч юм уу эсвэл өсчигээ урагчжээ чи яах бодолтой байгаа вэ гэд асуучвал эн чи ингээд нөгөө хүүхд чи ингээд юу бодож санаж байгаа бас хэлж эхэл байх л та те. Тийм тэгэхээр чи ингээд яг энэ мэтчлэн амар олон юм хүүхдийн хувийн орон зай шийдвэр гаргах хэрэг сонголт хийх тэг ингээд нэг юм бие даасан одоо байдлыг дэмжлэг ийм ямар ингээд нөгөө ялангуяа ингээд нөгөө эцэг гэх нь өөрөө за тэгээ дээрээс нөгөө багш нь товтлоод иж болохгүй. Тийм чи ингээд товтолж орж байгаа хэлбэр санагдаад байгаа байхгүй. Тийм тэгээ сая Алиса агш дээр бас яриа суучихсан нэг хөөрхөн охины үсний авчаар тэгээ Алиса агшаас ярих уу тэрийг. За 3 хүү гэдэг бол өсгөн гэдэг бол бас том хариуцлага юм байна л да. За манай том хүү болохоор юу ажилласан. Анх нөгөө яг ингээл за нэг 5 дугаар анги төслөө бол яг л миний заавраар үсээд суулаад тэгэл явжсэн 6 руу ороод 7 руу ороод 8 руу ороод чирээс эсэргүүцэл эхэлчихсэн л дээ. Үгүй би ингэ засуулмаар байна. Үгүй чи яг энэ сурагч айлмаар заавал засуул. Эн чин чам цэвэрхэн аргач би өөрөө бүр туулгаж ирсэн баг. Тэгээд ингээд ясан чинь яа ээж дандаа ингэдийн та одоо гэл тэгэл аавдаач хүртэл ярьж байгаа аваа би үсээ ингэмээр юм бэл тэгэл аав нь хүртэл ч одоо хүүхд юм бижээж хүүхдэрэлээ юм үсэндээ хийм юм хийлгэн тэгжээс аахгүй тэгээд нэг өдөр өөр яагаад ч үгүй энэ би ингээд өөрөө үсээ ингээ янзлмаар байгаа удаа бодмаар байгаа удаа дураараа бодчихж байгаа юм чи яагаад
хүүхдүүрээ сонголт гэж болохгүй гэж бодоод нэг өдөр бүр өсчин дагуулж аваад хийлгээд ирчих. Бүр хөлн газар өрөхгүй. Тэгээ тэрнээс хойш ерөөсөө үсээ ургуулаад ингээл яг өөртөө тохирсон засалтаа олж аваад яг тэргээр ингээ засаа яваад байгаа байхгүй. Тэгээ манай энэ ангид нэг юм хөрхөө хөвчлөлтэй бас манай нэг одоо нэг ангид явах үсэндээ амар бол авчаар зүгж ирээд нэг хөөгч ямар гоё авчаараа зүтсэн яасан чи өнгөлхийн гэж хэлсэн чи бүр баярлалаа. Тун сургууль дээр ингэ баг сургууль дээр ингэ зүүж чаддгүй штэ багшаа гэл. Өө за зүгтгүү л гээл. Тэгэл нэг тийм хөрхөө яриа болоод өгнөжсэн. Та хоёрын ингээ яриаг сонсч та хоёр нөгөө нэг юм хоёулаа юм хүүхдтэй ээжүүд болохоор ингээл хүүхдтэй кейсүүдийг яриад надад болохоор би ч нөгөө хүүхдгүй болохоор ангийнхаа хүүхдүүдийг ингээд бодож ин л та. Манай ангийн хүүхдүүд одоо ингээ ботхоор манад нэг ангийн охин байдгийн үсээ ингээ тайруулсан. Тэгээд ингээ үсээ ингээ амар богонд тайруулаад ингээ сүндэ болон хавчаар зүүждэг. Тэрийг хараад ваа ямар хөрх юм бэ. Ингээ намайг бага байжгаад би ингээ үсээ тайруулах хэрэг манай ээж намайг тайруулдаггүй байсан. Дээрээс нь манай ангийн багш ингээ үсээ задгаад авахар амар ууралдаг. Наад үсээ боо. Сикси чээд гэж хэлдэг. Үсээ самнаач гэж мөрөл сам. Нөгөө би нөгөө үсээ ингээ нөгөө тэр үед чи намайг жоохон байхад манай ээж нөгөө үсний хайч байдаг. Би тэрийг ашиглаж чаддгүй. Тэгээд би үсээ ингээ ороохын тулд ингээ цаасаар ингээ төвчрийнхаа цаасаар ингээ үсээ ороод нэг өдөр өөрийг амар гоё уучтай гэж амар гоё ингээл хичээлдээ ирсэн чинь манай багш үс мүсээ яатсан юм хаа сэгсэчээд гэл миний үсийг ингээ нөгөө цүнхнээсээ сам гаргаж ирээд бүр ингээ амар олон хүүхдүүд юм миний үсийг самнаад боож өгч ийсэн. Тэрнээс хойшоо би ингээ үс мүсээ ингээ амар ингээ буурчлагаж муурчлахаас ингээ амар санаа зовлоо болсон. Сэгсгэр болчих. Тийм сэгсээсэн ямар муухай үс мүсээ яагаад хайцсан ингээ өөрийнхөө ингээ яг үзэл бодлоор ингээ гөлчийтл нь боогоол тэнгуэл гоё болчлаа гэж бол намайг суулгаж ирсэн. Тэгэхээр ингээд сурган хүмүүжүүлэгч хүмүүс ингээд тий ялангуяа тэр хүний бүрээ ингээд толгойг нь мэдчихэж байгаа. Ээж хүртэл тэр хүүхдийн сэтгэл сан одоо хувийн тий сонголтыг нь хүндэлж байгаа чинь зарим нэг юм амар бүдүүлэг багш нар бас байна л та. Сурган хүмүүжүүлж байгаа хүмүүс шууд ингээд ангид нь олон хүүхдүүдийн өмнө сэгсгэрээр нь дуудаал. Тэгэхээр энэ бас ингээд бас ярхан сэдв юм байна. Тэгэхээр эндээс ингээд би ажиглахаар хүүхдийн орон зай, хувийн орон зай гэхээр нэг надад тийм хоёр зүйл бодогч юм л та. Гадаад байдлаар нь хүүхдийн өмсөж зүүж байгаа, өөрийнх нь сонгож байгаа хувцгуунаар үс засал байгаа юм байна. За тэгвэл ингээд бас нэг юм хүүхдийн сонирхол, хобби тэр хүний хүүхдийн хоббид нь бас юм оролцдог юм хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр та хоёрын хувьд энэ хүүхдүүдийнхаа за та бол ингээл те хүүхдүүдийнхаа те одоо хувийн орон зайг хүндлээд хийлгэсэн байх. Тэгвэл юм дотоод сонирхол хоббин дээр нь тэр зүйл дээр нь тэр хувийн орон зайг нь яаж хүндлэж харьцдаг вэ? Энэ талаар туршлага байвал болтгоо. Хүүхдийн хувийн орон зай гэсэн ээж хүний хувьд бол нэр нь бол ингээ бодоод тахт хувийн орон зай нэлээд олон удаа алдчихсан юм байна гэдгийг ер нь нүдийн хүртэл бод эрэхтэй бол харсан. Тэгээ би одоо ер нь бол бодоод байгаа л та ер нь ингэх шаардлага байхгүй байна. Яг бага насны дээрээ хийж үсгийг хүсэж байгаа дугуулн секц ямар хоббигоо хөгжүүлмээр байна. Тэрийг хийгээд үзэг. Зүгээр хамаагүй зүгээр хийгээд үзэг. Ямар нэгэн үр дүн гарсан ч гараагүй ч хийх. Зүгээр л хийгээд үзэг. Ягаад тэгэхээр нөгөө нэг том болсон би яг тийх гэж одоо жишээлбэл надад байна л та. Би нөгөө бүжгийн дугууланд багтаа явж байсан байхгүй. Тэгээ тэр үе бүжгийн дугууланд явж байгаад манай аав тэгжсэн. Чи одоо ямар их ачаалттай байгаад байгаа ээжтэй туслан дугуйланд явна дэ чи ядрахгүй байна уу? Хичээлээ хийн дүүнрээ харж өгнө. Миний охин ерэн зүгээр жоохон амарчул яа гэж хэлчихсэн аахгүй. Тэр үед би ингээд бас аав намайг амрах хэрэгтэй гэж байгаа юм гэж одоо би дугуулангаас гарч яасан үе байгаа. Тэгүн гутаа бас байж байгаа нэг хэсэгтээ таквондод явж эхэлсэн. Яа одоо уушуу гэж байсан ба тэр үед тэр үед явж байгаа нөгөө аавдаа хэлэхгүй нууцаар явжсэн. Ээж дээр нууцсан аахгүй. Тэгээ явж байгаад нэг өдөр мэдсэн л дээ. Тэгсэн чинь охин хүүхэд бөөрсөн авандаар өчн бойл гэдэг гарч ирсэн аахгүй. Яг нэг тэмцээнд орохын өмнө тиймэрхүү юм болоо. Тэгээ одоо ингэ бодсон чинь зүгээр л намайг явуулж авахгүй яагаад тэгдсэн юм болоо гэж бодож байгаа. Тэгэхээр хүүхдтэй ер нь тийм зүйл багш хүний хувьд ч тэр хийж үзмээр байгаа зүйлийг хийлгээл хүүхдүүдийнхээ хувьд ч хүртэл юу хиймээр вэ тэрийг хийлгээл явуулсан нэр нь зөв юм байна. Хожим нэрээс нөгөө харамсахгүй. Би тэрийг тэгээд үзсэн шүү дээ. Би энийг ингээд үзсэн шүү дээ. Энэ надад ингэж хийж үзээд зохиогүй. Энэ угаасаа миний сонирхох зүйл биш байна гэдгээ багасаа танаа ялгаас сурчвал бас зүгээр юм уу? Тийм учраас юу хиймээр вэ? Юу сонирхож чинь одоо волейбол яваг, сакс тоглол тоглог. Мэдээж нөгөө хортоо зүйл нь бол хориглох нь тодорхой л та. Тэр тийм учраас яг
ер нь бол хобби нэрээ юу хийж хөгжүүлмээр энэ тэрийг нь бол 100% дэмжинэ гэсэн бодолтой одоо. Яа, тунгайштай нэ янз тайлбарлаж байна. Тийм. Эн чинь тэгээд өөрөө эргээд яг үндэ нөгөө нас бит хүрснээр харамсах гэдэг чинь амар муухай мэдрэмж шүү дээ. Тэгчихгүй яав, ингэж яах тийхгүй яав. Тэгсэн бол би ингэж амьдрахгүй байсан шүү дээ. Тэгч ч амьдрахгүй байсан шүү дээ гэл ингээд амар харамсалт хийх гээд байдаг. Нөгөө талаасаа хобби сонирхол юм уу маа ингээд яг эцэг хийх хажууд байхдаа үзэж хараад те алдах юм алдаа, турших юм туршаад ингээд үзчихнэ гэдэг чинь өөрөө маш том бие даасан чадвартай хүүхд болж байгаа байхгүй тий. Тийм тэгэхээр яг ингээд нөгөө энэнч буруу тэрэнч буруу гээл ингээл нэг юм руу нороод хаагаал тий хашаал тэгэл нэг дөрвөлжин өрөөнд дотор ингээл хорцсон юм шиг тэр хүүхдийн бодол санааг ялангуяа оюун санааг юм тий тэгж байлгана гэдэг чинь өөрөө угаасаа хүүхдэд амар хортой зүйл байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө хүүхдийн өөрийнх нь тэр бодох эрхийг хүртэл бид нар ингээд хааж штэ тий бодох тэр нэг юм одоо ховын орон зай. Тэр чинь ингээд бодол дотор нь яг үндэ манай ээж одоо ямар ээж хууч ирслэг үзэлтэй юм бэ гэж сууж иж болно шүү дээ. Тэгэхээр нөгөө бодох тэр нэг зүйлийг хүртэл бид нар хайрцаглаж болохгүй байхгүй. Тэгэхээр чинь хүүхдийн бодох, сонголт хийх, тэр нэг шийдвэр гаргах тэд нар чинь өөрөө хүртэл ингээд хувийнх нь тэр нэг одоо privacy тий хувийнх яг тэр одоо юу гэдэг Жэни байлгаж байгаа. Тунгай байлгаж байгаа тийм бадмаа байлгаж байгаа тэр нэг зүйл нөхгүй. Түүнээс ч тэгэл бүгд та нар нэг ийм юм бод ингэж одоо шийдвэр гарга ийм сонголт хий гэл энэ минь рүү ингээд товтлоо дайраад орно гэдэг чинь өөрөө бас ингээл нэг үйлдвэрээс бах ижилхэн хайрцаг ч юм уу аях ч юм уу хөвлөө гаргаж байгаа юм шиг юм болж байгаа байхгүй юу. Тэр чинь хүн биш болоод байгаа байхгүй. Ингээд нэг муур байгаад тэр муур одоо манай нэг муур төрж явах үед ингээд ямар хөөрхий ингээл нэг 7 8 зулцаг гаргацсан бүгдээр адилхан бахан зулцсан. Яг тэр шиг санагдаж байна. Тийм. Тэгээд яг нэг ижлэхэн ингээд нөгөө одоо багш ингээл одоо бүх багшийнхаа хувьд ярих те багш ингээд бүх хүүхдүүдээ ижлэхэн үсгийн засалтаа бүгднгийн сайхан мухаар хүмүүс бол бүгдэн дээр ингээл толгон дээр нь цэцэг навчтай юм копрон зүлгүүлээ. Тэгэл бүгднгийнх нь ингээл хомсыг бүгднийг авал ингээд ижлэхэн болгоод байгаа тусам тэр чинь ингээд нөгөө нэг юм юмыг өөр өнцгөр хардаг. Гинт ингээд нэг юм болохгүй зүйлээс ингээд шийдэл олоод шууд ингээд өөр өнцгөр ингээд шийдэл олдог тийм гоё зан чанарыг ингээд байхгүй болгоод зориггүй болгоод байна л гэж би харсан. Тийм. Үнэхээр зориггүй өөртөө итгэлгүй тийм болоод байна шүү дээ. Нөгөө талаасаа тэн дотор бүр ингээд амар тавчцсан нөхөр сууж байгаа. Чамаа үзээ ядцсан. Гэж болохгүй, ингэж болохгүй, тиймч бэ, иймч бэ гэдэг өөртөө хамааралтай бүх шийдвэрийг нь өөр хүмүүс хийгээд харж хүн одоо бүх юм дээ шүү дээ. Одоо намайг төлөө босоод ирэхээр сувдаа ийм хувц хүмүүс гэсэн. Ийм хаалт гэсэн. Үсээ ингэж цаамна гэж ажил дээр ирэнгүүт сувдаа энэ хичээлийг яг ингэж заа гэх ингэж байвал би бүгд тэгэхээр өмдөж нэрээ галзуурхын наавар юм бол хүүхдч бас. Тийм л байдал. Тэгэхээр тэр чинь юу юм бэ гэхээр багшийн өөрийнх нь асуудал байгаад байгаа юм. Тэгээ бүгдийг нь яагаад тэр 30 хүүхдийг 30-уулангийн ив ижлэх хувцлаа, ив ижлэх копром толгойн дээр нь зүгээд ив ижлэх үсийн засуулах гал тэгснэ ив ижлэх ингээл бараг дэвтэр дээр нь бичүүлэх гээд байгаа вэ. Тэгээ энэ кейс бүр муу сайхан гарсан. Муу сайхан манай тэр нэг хүүхэд манай боловсролын төвийн нэг охин гээд бүх манай ангийн бүх хүүхдүүдийн гарын үсэг нь авь адилхан байдаг. Яг багштайгаа адилхан гэж хэлсэн. Why? Яа багштайгаа юу? Тий. Тэгээ тэрийг нөгөө багш нь өөрөө юу гэж хэлэхээ гэхээр та нар үнэхээр гоё. Тэнгүүдээ нэг хүүхэд нь ингээд амар болохгүй байсан гинэ. Тэнгүүдээ тэрийг шилжүүлсэн. Яа. Тэгээ энэ бүр ингээд яг өнөөдрийн нийгэмд те ингээд залуухан багшаас гарч байгаа үйлдэл байгаад байгаа байхгүй. Юус үгүй. Яг бүгд тэр 30 хүүхэд 30уулаа те ив ижлэхийн дэвтэр дээрээ ингээд бичих ёстой гэж. Би бол энэний цаана амар том хүчрхийлэл байна гэж харж байгаа бас нөгөө талаасаа. Тий. Миний саний ингээ кейснээс харахаар ингээд би бол амар олон би ч ингээд өөрийгөө охин хүүхэд байгаа гэдэг тий. Өөрийгөө ингээ гоё болчлаа гэж одоо сүмсээ ороогаал ингээл ирсэн чинь нөгөө нэг одоо би чинь бас 10 жилдээ краштай байлаа. Краш маань бүдэн дээр миний ус мүсийг самнаад ингээл чатаатал намайг ингээ боогоол хасаад би юм ичгүүртэй байдал. Яг ичгүүрийн мэдрэмж нь ажиллаад. Тийм тэгэхээр ингээд тэр чинь ингээ хүүхдийг амар сэтгэл зүйн юм намайг бол шамата болгоцсон байна. Ичгүүрд оруулсан байна гэд хизээж мартагдахааргүй юм амар байдалд оруулсан байна. Дээрээс нь ингээд зориггүй одоо ингээд би айгаа бол ингээд шин юм цэв цэнгэрүнгийн ингээд бодолт ингээд сонирхыг гэхэр чинь би бас нөгөө далдуураа нөгөө нэг ичгүүр
тэр мэдэрчээсэн хичүүр маань ингээд аачлаад би ингээд зөрөгтэй нүрний бодол хийх гээд тэгэхээр ингээд чадахгүй ингээд өдөр алга ингээд би нэг жоохон бор тэнэр ингээд тэнэд яваад байгаа байхгүй. Тэгэхээр тийм амар ингээд хүний амьдралд ингээд мөр үлдээчихэж байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр хамгийн ойр байдаг нөгөө итгэж хайрладаг багш нь дээрээс надаа манай тий эцэг эхчүүд хүртэл хамгийн ойр хүнээсээ л тийм гүн гүнзгий мэдрэмжийг одоо аавна. Тэрнээс биш ингээд гудамжинд явж байгаа хүн намайг өсмөсөө боомоо гэл хэлээ. Гэлээ ингээд өнгөрөн шүү дээ. Тэгэхээр тийм амар хор нөлөөтэй юм байна да гэдгийг нь бол ойлгож байна. Тий одоо ер нь хараад хад бүр хүүхд бүр багасаа эхлээд өөрийнхөө яг хүсэл сонирхлыг бүр илэрхийлээд сурцсан эхэлсэн байна. Одоо манай баг хүүхд чи 6 настай нэгдүгээр ингээ багхгүй. Тэгээ одоо цэцэрлэгт байхаас эхлээд би энийг өмснө би энийг өмсөхгүй гэдгээ бүр ингээ чөлөөтэй илэрхийлээс. Тэгээд нэг өглөө босчоод нөгөө өмд нь хэртцэн бахаар миний хөө энэ өмдөө өмсч ин чи хөөрх штэ. Энэстэй айгуу гой цам зохино гэдгсэн чинь бүр ирээс эсэргүүцээд үгүй би энэ өмдийг өмсөхгүй. Тэ чи юу өмсгөх чи? Яг нөгөө хэртэ өмдөө өмснө гэдэг. Би энэ чи ингээ хэртцэн биш дээш нь угаагаад үгүй тэгээ чи дараа нь өмсчгөр гэсэн аахгүй тэгсэн чи үгүй гэ бүр яг ингээд бүр ингээ бачуураа тоолоо нэг. Би энийг өмсөхгүй гэдэг байгаа юм биш шүү гэж бүр би бүр гайхаад үе ямар томордон том болчихоо гэсэн чинь угаасаа л нөгөө анханасаа би энийг ингэн би энийг тийхгүй гэдгээ ингээ хилээд исэн юм лээ. Тэгээ тэн дээрээ бүр амар хүчтэй гаргаж ирж хэлж байгаа байхгүй. Тэгээ чи яагаад заавал эртээ өмнө өмсөх гээд байгаа юм чи? Гэхдээ би энэ өмдийг л өмснө гээд байгаа юм шүү гэд бүр амар тэгжсэн. Тэгээд заа чи дураараа ол гэдэг л өмсүүлээл явчихсан шүү дээ. Наач яг манад бас байгаа байхгүй юу? Тэгээ яг ингээд нэг юм хэртэй хувцас ч юм уу өөртөө таалагддаг хэрнээ нөгөөх нэг өмссөн байхыг хэр болсон. Тийм юм өмсөн очингууд нь яг сургууль дээр нь бас тэгээ ямар бохор юм бэ? Ямар заваа юм бэ? Наатах угаалтаа гэж ч юм уу те. Яг юу болсныг асуугаагүй. Яг энэний цаана нэг өөрөө нөгөө нэг сонголт хийх чадвар нь хөгжиж гэнэ гэж би харсан аахгүй. Тийм уг нь бол тийм багасаа тэгээд сонголтоо хийгээд сурчих юм бол ядчил энэ надад хэрэгтэй энэ надад хэрэггүй би энийг сонгоод хэрэггүй энэ одоо жишээл хорц сурчлаар ярих юм бол энэ бол хэрэггүй юм. Би энэ одоо хэрний ч санаанд автахгүй байх нь шүү дээ. Би одоо ээж хүн шүү дээ бүр хүчээр өмсөх гэдэг шүү дээ. Тэр хүний чи ээж. Тэгсэн чинь нэрээс яг манай дээр бас яг манай гэрт бас яг эдий чи өмсөө явцсан чинь очсон чинь яг тэгжилсэн байхгүй ингээд ээж аав нь хол явцсан хойш тийшөө тий юм дахтайгаа ойлгохноо байгаа бөө тэгээд ингээд хувцас угааж чадахгүй ингээд өстө цутарж ийна гэж ч юм уу тий хажуулагаа хүнтэй яриад тэгснэ ингээд үнэхээр ингээд цутарж ийна энэ бүр нэрээ гэд тэгээ өрөвдөөд тэгээ дээрэс нь одоо эний чи ингээд угаагаараа заа юу тэгээ цэвэрхэн юмтай ирээрээ заа юу гэд ингээд хэлээ олсон. Үгүй шүү дээ ард нь би байгаа байхгүй юу. Яг миний өнцгөөс харахад тэр өмдөө мөрөвчтэй бор өмдөө байхгүй амар өнгө хөөрхөн гоё ингээд би гоё гэж хараад байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр хүүхд таалагдахгүй. Зүгээр л энэ надад хэрэггүй юм. Тэр чи цаана бас нөгөө хүүхд чи ээж аав нь тий хүүхдтэй нөгөө юм хувийн орон зайгийг мэдрүүлдэг бас нэг юм бие даасан хүчтэй болох гол ингээд сонголтын үлдээ гээл тий бас нэг оролдоод байгаа байхгүй юу да ээж аав нь одоо мань мичигтэй ингээд бас нэг цөөхөн 2 3 хүүхдийнхаа зөвчиг болоод өстой нэг тий нэг юм гой өсгчий доо гэд ингээд ханцуу шамалж байгаа тий ингээд нэг юм зориг зүрх нь ингээд тийшээгаа бүр ингээд одоо миний бүр амар passion team юм төрдөг байхгүй яа тэгэхээр хоёр хүүгээ бүр амар гоё юм одоо өсгөндөө өнтер гэд бүр анханасаа төлөвлөсөн тэр тэгэл бүр ингээд яг төрүүлснийхаа дараа ингээд шүн унтахгүй нөгөөхийгөө ингээд баг 4 сар хүртэл уйлсан тэгээ шүн унтдаггүй байхгүй тэгэл ингээд бүвэлээ сууж байхдаа би яг амар хэцүү юм бэ гэж юусоо бодож байгаагүй зүгээр л ингээд амар гой дураараа амар гой ээжхэл биш те ингээд амар гой дураараа амар гой хүслээрээ тэгээд нэг юм гой өсөөсөө тэгвэл бистэ хүүхдэд хадгаламжаа бэлтгээ тэгээд би ингээд тэгээд би бүр дөнгөж төрснийхэн дараа хүртэл тэрийг төлөвлөөд нүдрөө нь хараад ингээд сууж исэн аахгүй юу. Тэгээ тэрийг би бүр одоо хүртэл хүүхдэд хэлдэг байхгүй. Ээж нь угаасаа ч хамаг төрүүлчихэд ингээд хүүгээ тэрээд ингээд сууж явахдаа би ядандаа тэгж боддог, тэгж мөрөөддөг гэсэн штэ гэл ингээд хэлдэг байхгүй. Тэгээ тийм ээж аауд бас байж штэ. Өнөөдөр ингээд залуучууд амар гоё юм юу болж штэ гоё чөлөөтөө мэдээл хэвлэл мэдээл одоо энэ ялангуяа сэтгэл зүй орчин тэгээ ингээд ялангуяа энэ хог хүний хөгжлийн талаар бол хүмүүс амар хэм өөрийн гэсэн үзэл бодолтой тэрийг хөгжүүлэх хэрэгтэй гэж ингэж боддог. Тэ ийм болчоод ахт чинь бид тэр хөөх юм гэр дотроо сонголт үлдээх гээл хэртэй хувцастай явуулахаар нь сургууль дээр нь очиод чи өстө хэртэй байна ядраад байгаа мó зүдрээд байгаа мó ээж авч байгаа мó байхгүй мó юу болсон эднийх талаар нэг юм боллоо гэл ингээл тэ зүгээр л тэр өөрөө зүгээр л өмрөө өмсөж байгаа тий. Тэгээ одоо ингээл ялангуяа одоо нэг хоёр том хүүтэй хувцас авч өгт нэрээсээ би дааж байгаа болсон.
хоёулын хамтны явуулаад за өөртөө сонголтоо хийгээд хөөхөн л сонгоолоос ингээл ирчихэж байгаа. Тэгэхээр ялангуяа тий чиг татдаг гутал биш мишиг яг үнэндээ тэр хүүхд одоохондоо мэдхгүй ш. Тэгэл яа өмсөж үзэж байгаа л ялгах л илүү дээ тий. гэж байгаа. Энэ тийм юм байна. Өөртөө тэгэл ялгаал. Тий ялгаал эхэлж байгаа. Тий тэгэхээр ялангуяа энэ нөгөө ховын орон зай дээр юм сэтгэл зүйн энэ асуудал бол бүр ингээд амар чухал байгаа байхгүй. Тэгээ одоо жишээлбэл уйл гарна тийм. Тийм тэгээд дээрээс нь шууд ингээд өөрийнхөө дүгнэж болохгүй тийм багш чинь асуучих болно шүү дээ ингээд зүгээр л асууч л да тий. Вау чи ямар гоё өмд өмссөн. Чам амар таалагддаг өө тий гэд нэг удаа ингээд чиний дуртай өмд өөч гэдэг чинь. Тий. Нэг юм асуулт асуудаг нэг юм чадвар багш нарт бол бүр амар чухал байна. Бүр асуултаас чи яад ийм олон одоо хавчаар зүтсэн бэ? Юу гэсэн гэдлээ багш? Ямар гоё харагдаж чинь ямар өнгөлөг ямар гоё өнгөлөг хавчаар гэдэг. Бүр амар баярлаа. Бүр ингээд нийллээ бүр том орой дээр нь тэгэн гутаа ингээд жижиг бүр ингээд хоёр талаараа ингээд жижиг хавцсан. Дахиад усны ийшээ ингээд бас доошоо унжуулаад унжуулаад авчихсан. Бүр яг одоо нөгөө ингээд харах бол бүр ирэмраа ингэж харагдаад байгаа бодлоо шиг зүгээр ингээд яг ингээд харахаар би ч өөрөө нөгөө охин хүүхдтэй болохоор чи би бас охинтойсоо манай ах бас ингээл явахсан байна гэх. Тэгээ юу хөөр хий би энэ ямар өнгөлөгч авчаарөө гэлээ бас тэгэл яг тэр үед бүр хайр хүрээл Тийм. бирчээсэн. Тэгэхээр энэ чинь нөгөө багш нь сургууль дээр нь ав бол заван яс ийсэн одоо ёлкны чимэглэл шиг ясаа хог нов шиг толгой дээр яцсан яс. За ингэж байгаа тохиолдолд энэ чинь ингээ цаана бас амар том юм сэтгэл зүйн тийм одоо дарамт болж штэ тий юм ховийн тэрнийг юу руу дайрч штэ тий тэгээд дээрээс нь хүүхдүүдийг бас эсвэл одоо тэр хавчаарыг зүүснээр амар тийм өөрөө бас гоёор мэддэг. Тий тэгэхээр зүгээр асууч л та тий эсвэл тэрийг зөвхөн өөрөө юм гоё мэдрэмж авч байвал тэгээ тэрийг яриулчих болно шүү дээ. Ямар мэдрэмж. Нөгөө би бас амар багтаа амар ингээд гайхдаг байсан шүү дээ. Ингээ би нөгөө янз янз нөгөө нэг юм Холливуудын сериал үзэх дуртай. Ялангуяа юм хай скул сериалууд үздэг. Тэгвэл бид нар би чи нөгөө нэг бас юм яг форм өмсдөг ингээд манай ээж би ч бас имитиг өснө манай имээ миний үсийг ингээд амар ингээд хоёр тишээ ингээд амар татаад би хичээл рүү явах замдаа ингээд хоёр нүднийхээ завцраар ингээд арсаа татаж ингээд бас ингээд суулдаг ингээд тэгдэг байсан үе. Тэнгүүл юм Холливуудын юм хай скул коллежтэй юм кинонууд үзсэн чинь хай скул гэдэг чи одоо л 9 10 дугаар ангийн хүүхдүүд тийм хүүхдүүд ингээд харангуут ингээд амар янз янзын хуц хүмүүсдэг. Бүр ингээд нэг амар ирэмэраа ингээд нөгөө одоо Америкийн нөгөө нэг сериалуудыг үзэхээр ингээд 10 жилийн хүүхдүүд ингээд ирэмэраа байж идэг. Үсээ ингээд янз янзаар бодцсон ингээд тэнгууд би тэрийг хараад вау хичээл дээр чи ингэж явж болд юм уу гэх. Тэрийг хараад бүр ингээд соёлын шоконд орж ирсэн. Тэгэхээр ингээд багаас нь бид нэрийг ингээд нэг юм цутгаад хайрцаглах гад ингээд янз янзаар ингээд их шахтгал юм байна гэж бас. Тэгээд одоо бол арай гайг болж байна. Тэ бас юм хүүхдийн орон зайд ингээд халтдаг тий шууд юм бүдүүлгээр халтдаг. Тэрийг шаардлага тавьж байгаа юм шиг нэг утгаараа одоо нөгөө байгаа юм сургууль хүмүүжүүлэгч нар байна. Эцэг эхчүүд хүртэл тий. Тиймэрхүү юм алтаа гаргаж ийн гэхтэл энэ ямар хор уршигтай вэ гэдгийг болоод бид гурван яриас сонсон байгаа. Ялангуяа одоо миний энэ кейсэн дээр би одоо болтол энэ амар тийм сэтгэл зүйн тийм ичвэртэй байдал надад одоо болтол ингээд бас бинд хүрчээд өөрөө хүүхдтэй болох гээд явж байгаа нас нэрч гэсэн ингээд байж ийн. Тэгэхээр энэ зүгээр л нэг юм хүүхдийг нэг юм хязгаарлаад байгаа юм биш ингээд бүр сэтгэл зүйд нь ингээд гүн юм толб үлдээдэй шүү гэдгийг бас ойлгож аваасаа гэж бодож ийн. За тэгээ дээрэс нь бас нэг юм хэлэхэд хоёрыг ингээд харахаар ингээд нэг хүүхдүүдээ ингээд хувийн орон зайд нь алдахгүй те тэр сонголтыг нь хүндлэе гэдэг чинь нэг талаасаас юм алдах боломжийг нь өгч ийн л гэж байлаа. Тэр хүн чинь одоо танаа хүүхдүүд бол хувцас өөрөө гараад авчт юм биш үү та одоо зүгээр ингээл гарч аваад болсон ч болов эхлээд тухайн үед авч л ингээ яг цаана мөнгө санхүүгээл юм байжлаа л гэхдээ тэр хожуу үеийн одоо тэр гарах том эрсдлээс ч юм уу энэ болно энэ болохгүй гэдэг одоо өөрийнхөө нэг сонголтоо бас зөв хийж сурах. Алтан дээрээс суралцах. Одоо жишээлбэл чигтэй гутал авч байвал одоо дараа нь сайн харах хэрэгтэй маань ямар гутал нь өмсвөл чиггүй байх уу? Яам гэдэг ч юм уу. Материалаа хүртэл барьж үздэг болно. Одоо инста авчаад ингээд бас хэлж л аваад инста муу материалтай. Харин урд гандчлаа. Тэгээд дотор нь ингээд хайр мөнгө гэдэг жаа байхгүй. Тэгэхээр хувцас авахын тулд бас мөнгө зарж байгаа. Мөнгө зараад хуцаа авч байгаа учраас материалаа барьж үзэх хэрэгтэй мэнэ гэдэг ухаан суулж байгаа байхгүй. Инста материал муу юм бэ нэ гэж. өөр юм бэ. Тэгэхээр за 90
сонголтыг үлдээгээл алдаагаа гарга алдаа нараас суралцаад явах нь зөв юм байна л. Зөв баха. Тийм ээ. Тэгэхээр аав ээжүүд маань нөгөө хүүхдүүд ерөөсөө нөгөө нэг баян хамгаалж идэг нөгөө багаас нөгөө хамгаалаад ингэртэй тэрвэрэд өсгцэн алдаа гаргаас нь ингээ хамгаалаад чи ингээд миний үгээр явсан мал тийхвэсийн ч юм зөв сонголт хийх гээл ингээл сонголтуудыг нь өөрөө хийгээд гэтэл алдах боломжийг өгөхгүй болвол ямар хор уршигтай вэ гэдэг талаар бас ярилцъя л да тий. Ингээ ямар ч алдаа хийхгүй ингээл аав ээж нь бүх юмнаас нь шийдээд байвал одоо юу болох вэ та хоёр ээжийн хувьд? Чи ирээсэ. Юу шүү. Жэристэ амар хүн асуулт асуулаа. Тэгээд чи тэтгэврт гарна. Тэгэнгүүт хүүхд чи одоо 35 40-тэй болцсон. Тэгвэл чиний хажууд амьдрна. Тэгэнгүүтээ чиний тэтгэврийг авч идэнэ. Тэгээд чи бүх 40 хүрсэн хүүхдийнхаа бас гутлыг өмсгөн. Өмдийг өмсгөн. Тэгээд юу үзхийн заан, тэг ямар сериал үзхийн заан, тэгээд нэг тиймэрхүү. Тэгэхээр чи өөрийнхөө тэтгэврээр 40 хүрсэн хүүгээд ийж ийнэ л гэсэн. Тэгэхээр чин зүгээр л яг нэг тийм ямар ч зориггүй зүгээр бэлэн ингээл яг бүх юм бэлэн ингээл унаал ирдэг ирээсөө. Гэрийн тижэмэл амт шиг байна. Гэтэ гэрийн тижэмэл амт ч гэсэн бас зоригтой шүү дээ. Эцгийн хайрыг татганд бол бид нар ч бас өөр хөвөлдөл хийдэг. Тэр ирээсээ хажууд ингээ байж ах хэвээр энэ ингээ байж ах хэвээр ээж ингээл тусалч тийм ч аав ингээ тусалч. Угаас Монголын нийгмээр тиймэрхүү хүмүүс зөндөө л шүү дээ. За болохоо байгаа л өө ээж дээр очиж өө аав дээр очиж өө тэгч тэгэл нэг ямар ч тийм нэг зориггүй яг нэг салхины хаясаар нүүсэн гэх юм одоо яг тийм ямар ч зориг хүсэл эрмэлзэл байхгүй. Одоо ингээд нөгөө сар алганы банкн дээр очиод нэг юм гүйлгээ мүлгээ ойр зөр юм хийх гээд ихээр амар хөшөө парк хэвтэртэй байгаа заяа. Бүр амар хэвтэртэй байгаа тийм өвчтөө хүнийг заавал банкн дээр авчиж нөгөө үзүүлж харуулж зээл авдаг болсон юм байна. Нөгөө ингээд нөгөө өөдөлчч магадгүй тийм хүмүүсийг болохоор банк нь ажилт нь ингээ үзчихээ шийдвэр гаргадаг. Тийм юм байна. Тэгсэн чинь би нөгөө төрийн банкн дээр хажууд талд мобиком дээр явж исэн минь. Тэгээд тэнд ингээ нөгөө нэг юм хийх гээд ингээ явж исэн чи тэр орч нэг байранд байдаг ш. Тэгсэн чинь тийм нэг хүн ингээд өргөөд бараг хоёр талаас нь намжлаад орсон аахгүй юу. Тэгээд харсан чинь ингээд тэтгэврийн зээл авч байгаа. Бүр ингээ хөвтөрд үггээ хөвтөж байгаа аахгүй одоо тэр хүн амар юм зөө өөртөө. Тэгэнгүүтээ тэр хүнийг ингээд нөгөө эдийн засгчд нүрийг харуулад тэгснээ энэ хүн байна энэ амьдрнаа дахиад нэг 3 жил амьдрнаа гингүүтээ тэтгэврийн зээл авахгүй явж байгаа аахгүй юу. Яагаад энэ чинь нэгэд амар гол харалмар зүйл. Тэгээ энэ кейс ганцхан миний тэр үтснээр биш. Энэ ингээд төрийн банкн дээр тэтгэвэр одоо бууж байгаа тэр үе дээр бол ингээ харахад бол амар их харагддаг заяа. Бүр амар их дандаа ээж авах тэтгэвэр авдаг. Дандаа ээж авах юмыг одоо ингээ бүр хитэн сар жилээр нь аваад нөгөөх нь ингээд нэг үлдэгдэл нэг харин ч одоо төрийн байгууллага төрийн юу лээ шийдвэр нь юу байсан гэхээр хэдэн хувийн өөрийнх нь гар дээр үлдээх одоо нэг 500 мянган төгрөгнөөс нь 550 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол нэг 130 30-ын гар дээр нь үлдээдэг энэ төр болчиход тэгээ зайлуул нөгөө 130 мянгатаа нэг даралтныхаа юм нэг литр сүү мүгэ аваад нөгөө өгшин чи орж идэг бас болчиход байгаа юм байна. Түүнээс өмнө нь бол зөвхөн хүү хаа гээл 100% ховх шавхаад өгчдөг. Тэгээ нөгөө нэг тэтгэврийн хүн чи яг уу тэгэл гэртээ ингээл гарч орохч ирэх байхгүй юм худалдаж чи авч идэж уух өөрийгөө зохицуулах за нэг ач зээн Google ороод ирэхээр нэг 5 10 цаас өгчөгч ирэх байхгүй ингээл сагуугийн хөвд бүр тийм болгоо ачдаг тий. Гэтэл яг үндэ тэр хүүхд чинь 40 50 хүрсэн хөгшин хүн залуу тий гэр бүл зохиот ийм хүмүүс бол ингээд бие аваад амьдралаа аваа явмаар л шүү дээ. Тэгэхээр яг энд нөгөө яг бага наснда өөрөө нөгөө нэг шийдэж чадаагүй ч юм уу сонголтоо хийж сураагүй яг тэрнээс тий яг өөртөө эзэн болж өөрийнхөө амьдралд эзэн болж сураагүй өөрөө хүлээж сураагүй хувцас авахын тулд тэр хүн алхаад очих хэвээр тэр чинь тэр хүний өөр шүү дээ. Түүнээс биш би авчирч өгөөд би өмсөхгүй. Тэгэхээр яг сонголтоо өөрөө хийн. Тийм байна. Тэгэхээр энэ жижиг бидний одоо нэг тий анзаардгүй энэ жижиг Жэнэд болохоор энэ ингээд амар юм. Нэг өөрөө хүүхдтэй байж яг нөгөө юу л юм байлаа шүү дээ. Эмэгтэй хүн чинь өөрөө хүүхд төрүүлээд хүүхдээ өсгөөд ингээд явж байхдаа яг нэг юм хов хүний хөгжил нь ингээд тагаад өсчээд юм билээ. Одоо нялх хүүхдтэй байх ээж. Тэрний гаргаж байгаа шийдвэр, тэрний ажиглаж байгаа зүйл, тэрний ойлгож байгаа ухаарал, тэр хүний хайж олж уншиж
мэдж байгаа зүйл нөгөө хүүхдийн гаргаад байгаа авир бүр амар strange байгаад байвал яагаад миний хүүхд ингээ 2 настайдаа галзуураа орилоод уйлаад байна гэл те хайдаг, судалдаг, уншдаг ингээ хүүхдэд дагаж өсдөг байхгүй юу? Эцэг их гэдэг чинь өөрөө тийм гайхалтай зүйл. Хүүхдэд дагаж хов хүний өсөлтүүд нь ингээд хамтдаа явж идэг. Гэтэл тийхгүйгээр ингээд нүдэн балааж ихэн түлий одоо интернет ч байхгүй, ном ч байхгүй, юу ч байхгүй юм шиг ингэж байвал тэгэл Санийг тэгэл хийсүүд айхан хэлж яах та тий хүүхд чинь чамааг ингээл тэрэгэн зэр дээр түрцсэн ам тусал тариа марагийн залгацсан тэгснэ банкнд үзүүлээл тэтгэврийг аваад гарах гэсэн үг шүү дээ. Вау. Одоо миний чинь дэрх чинь одоо хүү маань ингээл 9 дугаар анги том. Тэгээ би шууд ингээд хоолыг хийж өгөөдийнхаас илүү өөрт нь ингээ хүлээлгээд бас ингээд хоол хийхгүй ч юм уу аль эсвэл нэг өөрөөр нь хийлгэж үзэх ийм тактик бас хэрэглээд байгаа байхгүй сүүлийн үед ерөнхийдөө жоохон яг өөрөөр нь өөртөө ингээ санаачлуулаад ингээ хийлгүүлгээ. Түнсэж би орд нь ороод энийг ингэж хийдэг энийг уусал намайг хоол хийгээд зогсож харж л байгаа. Ногоё аж хэрч чинь гараа зүсчихлээ гэл та хамаагүй шүү дээ. Зүссэн ч бай яасан ч бай тэр ногоо хэрчээд сураг. Угаасаа яг үнэ хэлэхэд манай ээж намайг бүр баг байхад өнгөрцөн. 6 дугаар ангид байхад өнгөрцөн. Тэгэхэд би хоньны дотор сонь гаргаад дотор гэж цайрлаж байхад би тэрийг хинээр заалгаагүй. Зүгээр би ээжийнхээ хажууд тэр гүзээг нь барайл тэрийг барайл ингэж яж байгаа л сурсан байдаг байхгүй. Тэгэхээр хүн ерөөсө хөөй чи тийг гэж заалгахаас илүү ер нь харж их сурдсан байна гэж би бас бодсон. Ялангуяа хахууг бол яг тийг сураад байна гэж бодсон байхгүй. Тэгээд Вау. Тонгагийн кейс бүр үнэн гайхалтай. Тэгэхээр бид нар бас нөгөө сая хувийн орон зай гэж ярьж байгаа дээрээ ингэж хүүхдийн тэр нэг хийж байгаа зүйл рүү бодож байгаа зүйл рүү гаргаж байгаа шийдвэр рүү дээр хийж байгаа сонголт руу тэг ингээд дайрч ингэж түрмгийлж орох. Эн чи өөрөө ингээд иргэдүүд амар хортой юм а гэдгийг л ингээд яриад байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо багш хүн ингээд яг үнэндээ хүүхдийг хүчээр үсийн цэцүүлэл хүчээр толгойн дээр нэг ягаан ногоон копром зүйлгээл дээ. За бүр улаан цэнхэр бүр дээр үе. Копром хойш талтан зүйлгэж мүглгээл дээ. Тийм хүсэхгүй байхад нь тэгснэ ингээд амар сэтгэлэн дундуур ч юм уу гонигтай ингээд уйлж муйлж яхад нь тий юу давлаад байгаа юм байл. Үгч хинээ нүхэж чадчихв гэдэг ч юм ингээд эн чи өөрөө бас сэтгэл зүйн хувьд ингээ хувийн орон зай байхгүй тий. Яг үндэ мэдрэмжээ таниахаа илэрхийлэх тэрийг ингэж өөр дотроосоо задгаа гаргаж ич тэр хүүхд ингээ ирүүл байж идэг зүйл. Гэтэл уйлж муулаад тэгэхээр сүртэй штэ бойл. Юундаа үлдээ юм бойл. Хин үхэж чадцсан юм бойл. Одоо юу яд ингээд хүүхдүүдийг амар хингэж нөгөө нэг юу яаж ийн одоо юу гэж хэлхиймдээ нөгөө сэтгэл зүйн тийм нэг юм эмоц мэдрэмж янз янзын минь гадагшлуулж чадахгүйгээр ингэж амар их товтолч юм. Яг үгүй өөр юм нөлчлээ гэлтэй. Нэг ингээл нэг том нулимс унгаал тэгэл тавьшраал гараад ирэх юм билүү те. Тэгэхээр чи ингээд цаана хүүхдийн ингээд нөгөө хувийн орон зай гэдэг чи өөрөө нэгдүгээрт тэр бие махбодын асуудал. Энийг бол гэхдээ Монгол багш нар амар сайн ойлгох юм шиг бай. Бидний хүрэхгүй байх. Одоо бол те хамаагүй ингээд бие гарт нь хүрэхгүй байх. Энэ ингээд тэрийг бол амар сайн ойлгоод байгаа шүү. Тэгэнгүүтээ эн чинь ингээ ховын эд зүйлс юмд нь бас хүрэхгүй байх. Тэ эн чинь бол яг ингээ хулгай мулгай болчдөг учраас бас нэг хамаагүй ингээл юмд нь хүрэхгүй байхыг бас амар сайн ойлгодог. Гэтэл нөгөө талдаа сэтгэл зүгийн тэ нөгөө талдаа нөгөө юм үг ингээд бүр таг хайчиж байгаа байхгүй юу. Тэ тэр нэг юм сэтгэл зүй тэгээд одоо юу гэдэм дэ одоо тухайн хүний ингээд нэг юм шийдвэр гаргаж сонголт хийдэг нэг бие даасан байдлыг тий нэг хувийн privacy тий одоо тунгааг тунгаа байлгаж байгаа зүйл нь матгүй үсээ өнөдөр ингээд боцсон юм хувц өмссөн юм дандаа гоё өсгөтэй готлоо хүмүүстэй энэ минь ингээд тий тунгагийн өөрийнх нь юм privacy байгаад гэтэл би ингээд орсноо тий чи ингээд тонжогноол явж ядаал өсгөтэй бол наадхаа ингээд кет болоо тий тий нөө биш тий тэгэхээр хүнийг хүн байлгаж байгаа тусдаа тий хов хүн байлгаж байгаа тийм юм руу ингээд тавтлаад ах чи эргээд маш том хортой. Тий хортой байгаад байгаа зү тий. Насан туршид нь л тэр бүгдийн сэтгэл зүйд нь ингээд юм маш том хар тоглох бүлдээхээр тий амьдралынх нь тэр нүг зам ууж жинхэнэ одоо хувь заяанд нь хүртэл нөлөөлөхөр өштэй тэр бүгдийг бие даах чадваргүй хүртэл ингээд боогоо тий янз бүрийн хүмүүжлээд идэг нь хүртэл ингээд дараачийн том болгоод гарах шийдвэрт нь хүртэл нөлөөлдгөө гэдгийг юм бол ойлгосоо гэж бодож байна. За бид хэдийн ярилцсан ярианаас ингээд ботхоор ингээд
За хүүхдийн бүл юм privacy гэдэг зүйлийг бид нар ойлгож шүү дээ. Хувийн орон зай гэдэг зүйлийг нь ойлгож байгаа. Тэрэнд нь ингээд тэрийг нь яаж одоо бүлээн зөвшөөрөх үү те тэрийг нь яаж хөндлөх үү? Яаж тэрийг нь одоо хувийн орон зайд нь халтгаагаар ингээд хүүхдтэй харилцах гэдгийг ер нь бол ярилцлаа. За тэгвэл одоо тэгээд нөгөө бидний яриад байсан тэр ахтар кейсүүд биш үү те. Тэгвэл хүүхдийн тэр хувийн орон зайд халтаад байгаа. Хувийн орон зайд хөндлөхгүй байгаа. Сэтгэл зүйд нэг тол үлдээгээд айх юм бол хүүхд чинь том болоод тэр хүүхдийн амьдралд нь одоо тийм саяны жижиг үйлдэл чи яаж нөлөөлөх юм бэ? Ямар юм сөрөг тал гарах юм бэ гэдэг талаас ярилцээ тий. Таны бодож байгаагаар хэрвээ ингээд одоо саяны ярьсан ярианаас хүүхдийн хувийн орон зай хөндлөхгүй ингээд халаад байгаа тохиолдолд гараад байвал ямар сөрөг байдлууд үүсэх бол гэж та бодчих. За яг хамгийн чухал нь миний бодлоор яг тэр өөрөө хинбэ гэдгийг таньж мэдчих чадахгүй. Тэг яг жишээлбэл одоо энэ оюун тонголоо буюу намайг юу бий болгоод байгаа юм бэ гэдгийг таньж мэдчих чадахгүй. Тийм юм. Тэгээд яг нөгөө яг хүний аясаар хүний үгээр өөрөө энийг одоо сонгож уумаар нэг ундаа сонгож уумаар байтал хажуунаас энэ чинь тийм штэ гэж хэлэнгууд за гэл дахиад өөрийнхөө сонголтоос буцаал тэгтэл нөгөө цаана өөрийнхөө сонголт нь дотор нь зулгаагаад байгаад байдаг. Уучмаар л байдаг. Гэтэл хажууд нь байсан хүн энэ тийм штэ гэж юу гэсэн үг штэ. Одоо нөгөө бусдын юуны төлөө өөрийгөө золиосолдог. Өөрийнхөө мөрөөдлийг хүслийг одоо юу байд юм те тий. Тэр болгоныг ингээ золиослоод үлдээчих чинь гэсэн үг штэ тий. Яг өөрийгөө хадгалж авч үлдэхгүй мэн тий. Тэгээ амар юм плизинг болчдөг одоо ингээл гэл хүн таалагдах гал. Яг тийм бусдад таалагдах галгүй дээ. Тэгээ яг өдийн насан дээр ч юм ирчээл би юу хийсэн юм бэ? Тэгээд эн чинь ингээд яг үндэ өөрийнхөө сонголтын төлөө зогсож чадахгүй байна гэдэг чинь ингээд дандаа л нэг юм сэтгэл готролтой л явж нэг гонигтай те нэг л юм болохгүй амжих нэг л юм болохгүй амжих нэг л юм болохгүй тэгэл нэг иймэрхүү сэтгэл ханамжгүй тийм нэг ямар ч өөрийн үнэлэмжгүй яг зөв. Тэг өөрийн үнэлэмжгүй болоод байгаа байхгүй те үнэлэмж нь байдаггүй нэг тиймэрхүү. Тэгээ миний бас нэг бодож байгаа юм нь болохоор нэг иймэрхүү дуу юм бас амар их бодогддог. Хүнд итгэхээ бичдэг. Яг тий ингээд нэг юм хүнд итгэхгүй нэг юм руу орчдөг. Нэрээ тийм юм, нэрээ ийм юм. Нэг багаасаа өөрийн гэсэн юм байхгүй, өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн одоо эд зүйл, өөрийн гэсэн тий ингээд хувцс хунаар өөрийн одоо тэр хэвтэл мань мэдчээ нэг күртэх дундаа өмсөж өссөн. Одоо ингээд би ингээд гэрээс гараал гүйжидэл дүү тарж ирж яадаг. Тэнгүүд бит хоёр дундаа нэг тий нэг айл хөрш айлынхаа амбарын гадна тал зогсчол күрткээс ингээд нэг нөгөөдөө шилжүүлж өмсөөл явдаг. Нэг тиймэрхүү дүү байсан байхгүй юу? Тэгэхээр чи ингээд өөрийн гэсэн юм байхгүй. Өөрийн гэсэн одоо хувцс. Энд чи миний хувцс чи өмсөж болохгүй гэдэг ч юм. Энэ миний өрөө чи орж болохгүй. Энэ миний эд зүйл чи гар хүрч болохгүй гэд нэг юм өмчтөө байх нэг юм ингээд багасаа нэхрээгүй тий ингээд нэг ховийн тэгээ дээрээс одоо бит хэдий саяны ярьсан шиг сэтгэл зүй одоо тэр бодод санаж байгаа зүйл тэгээ ингээд нэг юм тархин дотор нэг үсээ гоё ургуулчвал би нэг иймэрхүү болон да гэсэн төсөөлөл байгаа шүү дээ яг зөв тэр төсөөлөл хүртэл ингээд нухчин дарч хайчл наадгаа тайр наадгаа гэд тий yes ингүүлээд байгаа хүүхд чи өөр ингээд хүнд итгэж ингээд харьцаж чадгаа байчдаг зүгээр ч ер нь сонголтыг яг өөрт нь үлдээгэл хэсэг хугацаанд төвчээртэй намайг одоо бараг ээж ч хамгаалахгүй юм байна тий намайг миний багш ч хамгаалахгүй юм байна. Намайг хэн сонсоод ойлгохгүй юм байна. Намайг одоо гэд нэг иймэрхүү юмнууд амар их ажилтдаг. Тэгэхээр ингээд нэг юм цаана улс өрөндөө юм хэр хүнд итгэхээ явждаг. Нэг юм сонин дандаа нэг юм хэлэхэд нэг хартаа сэтгэдэг хүмүүс эд шүү дээ ингээд. Одоо манайч нөгөө хувийн байгууллага учраас хүмүүс ажилд орохгүй л ингээд ирэхээр цалин байлан тогтмол яг тэгж ингэж буудаг гэл. Үний юм ууж. Үний шүү үнэ. Тий. Яг дандаа бүх юмнаас баталгаа шаардал. Тэгээл тэр нэгэл цаасан дээр гар висэг зураал тамга дарцсан байсан ч гэсэн л одоо баг үнэ юм уу гэж нөгөө этэ юмнаас гарч ирсэн мөнгөө дахиж тоолж үзээд байдаг. За үнэ гэдэг. Тий хүмүүс чиг этэ юмнаас авсан наа чи үнэн үү гэж дахиж тоолж молдог шүү дээ. Тий тэгэхээр чи нэг тиймэрхүү дөө бас амар их болоод идэг юм шиг надад санагдтыг. Яа тэгэхээр багаасаа сэтгэл зүү рүү амар хүчтэй товтлуулсан учраас одоо өөрийн гэсэн юмгүй ингээд өсчөөд нь шүү дээ. Өөрийн гэсэн мэдрэмж, өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн гоё төсөөлөл тий. Биний ус ургаал одоо нэг солонгос киноны жүжигчнээс ийшээ хасаал тийшээ зацаал тий. Гоё бүржийн арааш нь октод ингээд крашлаж гүүгээл одоо юу ч байж бодож болно шүү дээ. Контрол нэгэн төсөөлөл бодсон. Тий гэсэн чи тэрийг шууд ажиллаа хийцэн тий. Нухацанд харцсан. Тэр нэг тийм юм бас амар хүсээд байдаг.
Тийм. Тэгээд бас ингээ харахаар нэг ийм юм бас байгаад байгаа юм шиг санагдтыг. Амар хим ичимхий бүрэг дарав. Үгээ хэлж чадхаа болчдөг тийм хүмүүс болчдөг. Нүгт итгэлгүй гэх юм confidence Байхгүй тийм confident байхгүй. Тэгээд нэг юм эсвэл бүр ингээд нөгөө талаасаа ингээд дандаа өөрийгөө ингээд хавчин нухчин даруулаад тий чи үсээ задгаа тавих гээд тач заавал чартаалгаж арсын тацтал нь боо гэж мгээл ингээд идэг тий ийм байх юм бол эргээд хүүхд чинь тэр болгонд өдөр тутам ингээд стресстэй байгаа шүү дээ. Бүр ингээд амар ууран хүрээ явж байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээд амар төрөмхий байс болж чадна. Тэгвэл буцаагаад хүнийг ингээд төрөмгийлээд идэг. Тий өөрөө ингээд үсээ 60 татаал боолгоол ингээд амар зовж ингээд өөрийнхөө бүх юм руу ингээд хувийн юм руу би эргэтэнтэй тэр ийд ятаж тэр ус мөсрүүгээ хөтлөг дайруулад байсан. Хүүхд чи яадаг өөр том болсныхаа дараа эргээд хүүхдүүдээ бас яг тэгээд. Чи наадхаа өмс гэл ингээд орилуулад идэх гэсэн үг байхгүй. Наа гутлаа л өмс. За ийм гутал худалдаж авахгүй бол одоо би мөнгөний өгөхгүй. Тэ? Ийм сонгонд явахгүй бол тий би тийм юм ич худалдаж авч өгөхгүй гэдэг ч юм ингээд нэг юм барьцаалбарт хүүхдүүд амар оруулдаг энэ төр болчтой юм шиг надад санагдаад шүү дээ. Амар түрэмгий. Эсвэл бүр ингээ плисиг ингээ гугаал тэгээ гэд ингээд нэг юм амар хүний аясаар. Тэгэхээр чи ингээд яг үндэ жортоол зүйл хагаад байгаа зү тий. Тийм тэгээ аав ээжүүд маань нөгөө хүсэж гаргасан тий хайрладаг хүүхдүүдээ ингээд ирээдүйд өөртөө ихтгэлтэй тий өөрийнхөө үнэтэй өөрийнхөө үнэт зүйлийг мэдэрдэг өөрийнхөө үнэт зүйлийн төлөө босон тий дуурч чаддаг. Тэгээд ийм зоригтой хүн болгож өсөхгүй байгаа хэрнээ нөгөө гараар нь хүүхдээ ингээд хорлоод байгаа юм хоёр ийм зөрчилдөөнтэй ийм үйл явцал ингээд болоод байгаа юм шиг надад санагдчихэв. Тэгэхээр ингээд хүүхдийн хувийн орон зай гэхээр одоо ингээд нөгөө аав ээжүүд манаас ингээд ойлгох хэрэгтэй. За ингээд хүүхдийг ингээд гадаад өнгө үзэмжээр нь ингээд янз янзаар гоошлоод байхгүй. Тэр хүүхдийн одоо тэр шийдвэрийг хүлээмжшөөрөөд тэ хүлэмжшөөрчхөө алдах эрхийн нөгөө тэр хүүхэд алдчихж байгаа да. Тэгээ алдахгүй болчихно. Дээрээс нь хүүхдийг одоо хүсэл сонирхол тэл хөдлөлийг нь бас ингээд хүндэтгээрээ тэр хүүхдийн тэ дуртай гэж бодож байгаа хамтлагийг нь балаан юм гэхээсээ илүү тэ ямар хамтлагийн тэгвэл энэ хамтлагийн хамгийн одоо нөгөө алдартай болсон доо юу юм гээ тэ сонсчдаг тэгээд тэр чинь бас ингээд хувийн орон зайг хүндэлж байгаа байхгүй юу шууд ингээд дайрахаас илүү ингээд үзчих юм бол ирээдүйд аних хүүхд өөртөө ихтгэлтэй өөрийнхөө тэ гоё гэж боддог зүйлээ хэний ч юм ингээд хамгаалж чадах тийм өөртөө юм гоё ихтэй юм гоё хүүхдэл гарна гэдэгт бас ингээд итгээд төрхөн зур одоо тэгээ нөгөө хичтэй өндтэй нэг явуулж байгаа гэдэг чинь сайн байгаа шүү дээ. Тэгээд багш нь ч гэсэн те тэр хүүхд яагаад энэ үндийг өмсөн бэ гэдэг шууд бодох хэрэгтэй байхгүй шууд яагаад юм халтар ингээм мохоо хувц өмсөд ирж байгаа хэвээр хувцнараа угаагач гэхийн оронд юу болсон бол энэ хүүхдийн өмсмөрч байсан юм уу те аав ээжтэй ярилцаад ярилцаж болно шүү дээ те тэгэхээр ингээд юмд хүлээцтэй хандараа хүүхдийг ингээд бас хүүхд гэдэг чинь ингээд бидний нэг тийм утсан тоглоом биш шүү дээ бодож сэтгэж байгаа тэгэхээр тэр хүүхдийг ижлэн хүний төвшөнд авчиад хүндлээрээ л гэдгийг бас ингээд зүгдмөр байна. Би ч гэсэн бас өөрөө бас сая ойлгож авлаа. За тэгээд хоёр зочин маань бас хэлэхгүй байвал тэгээд сонсогчд маань хэлээрээ. Ер нь сонгож байгаа сонголтын л хүндлэх хэрэгтэй юм л да. Яг одоо ингээд бодож байхад би өөрөө ч гэсэн ингээл сонгоол би сонголтоороо ингээл амьдрал явж байгаа шүү дээ. Би одоо энийг худалдаж авмаар байлаа. Тэгтэл тэр хүн чинь бид нар нөгөө хүүхд юм чинь жоох юм чинь гэж юм бодож болохгүй байна. Тэр өөрийнхөө тулгаад байдаг тий өөрийнхөө тулгаад шаардаад байгаа ш. Хүн штэ бас хүн хувийн орон зайтай. Тийм учраас яг заавал ийм байх ёстой биш. Одоо би заавал гэдэг үгэндээ жишээлбэл орохын тулд өөрийгөө эвдээд өөр хүн болж болохгүй үстэй. Тухайн хүний заавал гэдэг үгэнд багтаад тэгэхээр хүн өөрийгөө хадгалж авчулдаг юм л хүүхдээ багаас нь яг чи заавал юм байх ёстой биш. Чи ямар хүн байхыг хүсэж байгаа вэ гэдэг нь багаас л тэр хүүхд өөрөө өөрийгөө олж авах боломж орон зайг нь өгөх юм байна. Бид нар чи одоо ингэ нэг нас вид хөрсийнхаа дараа ингэдэж штэ тий ингэ одоо ямар өнгө дуртай вэ гэтгэр дуртай өнгө мэддэг. Яг шууд хэлж чаддгүй. Шууд хэлж чаддгүй. Ямар хоолн дуртай вэ гэлтэгэхээр бас шууд хэлж чаддгүй. Тэ эсвэл ямар хамтлагийг яадаг идэг гэл тэр шууд хэлдэг. Тэгснэ одоо Жэни надад нэг хэлж штэ ингэ Жэни ирсэн. Би өстой гоё ингэ ягаан өнгө дуртай гэхээр гээд би ч гэсэн ягаан өнгө дуртай ч юм шиг тий. Тэг Жэни би ийм хамтлаг сонсдоо гэд нар ийм гоё моё гэл тэр хөө тэр хамтлагаас осоод эхэлдэг ч юм уу гээд сайхнаас л өөрийнхөө дуртай өнгөийг болсон шүү. Тийм тэр чинь ингээ хортой зүйл байхгүй юу да тий.
Тийм энэ ингээд амар хортой зүйл тий тэгэнгүүт одоо хүүхдүүд ингэ хараад шууд чөлөөтэй ингэ хэлчихэж байгаа юм чи. тийм Тэгээ би өмнө нь ингээл тийм ч гоё юм шиг энэ ч юм гоё юм санагддаг байсан бол яг саяхнаас л өөрийнхөө өнгийг олж авах. Тэгэхээр бид нар чинь нөгөө бага насндаа өөрсдөө privacy гэдэг юмыг мэдхгүй, эцэг ихийн мэдхгүй, багш нь мэдхгүй амар хэцүүссэн байгаа байхгүй тий. Гэтэл одоо ингээд privacy гэдэг чинь ингээд амар чухал юм а гэдгийг чинь ингээд бүр ясмахандаа шингэлээ ойлгоод тий. Тэгэл ингээд хүүхдүүдтэй ингээд үлдээх гээл ингээд тэгж. Одоо манай хоёр бол заримдаа жоохон дургуй нүрэл манай том нь энэ миний privacy, энэ миний орон зай. Битээ энэ өрөө дотор би гутлаа тайлна уу? Бүр амар гэж жижиг зүсээр. Гутлаа тайлна уу өмдөө сэгсэл юу лээ ингээд нэг өрөө нэг бохор ахаар өрөж бохор байна гэл ингээд хэлчихээр. Үгүй гар наа чи миний privacy би тэгж чад гэж зөвлөж чинь. Наа чи ингээд танд юусэн хамаагүй битээ ор гэ. Яг өрөөнийхөө хаалга хаагаад ээж ингээд хэлждэн шүү дээ. тий өрөөнийхөө хаалга малга хааж магаад баг. Тэгэнгүүтээ би хэрвээ өмнөх тий одоо намайг миний ээж өсгөжсэн шиг байсан бол яг алуулцсан. Яг алууч талуулцсан аахгүй. Тэгэл за энэ чинь нэрэл энэ хүний privacy шүү дээ. Энэ privacy чи хүүхдийг юм хүчтэй, бие даасан, зоригтой, өөртөө ихтэй те ингээд нэг юм алтхаа сайдгүй, шийдвэр гаргаж чаддаг. Тэгээ зүг буруугаа мэддэг ийм болгож өсгдөм а гэдгийг би өөрөө бүр амар сайн ойлгоцсон байгаа учраас тэр privacy ингээ хүндлэл за тэгэл ингээл нэг гараараа нөгөөхөө барайл амаа чимээгээл ингээл гараал явж байгаа юм чи. Тий гараал явж штэ яг үнэндээ одоо. Тэгэл ингээд зөрчин одоо намайг өсгсөн хүмүүжил тий одоо ингээ ажиллахгүй байсан тэр болохгүй байсан гэдгийг би ингээд өөрөө ойлгочлоо штэ. Би өөр ингэсэн үзэл бодолтой болох гэж амар ингээ тэмцэж гин. Тий. Би өөр ингэсэн дуртай юмнуудаа олох гэж бас амар их тэмцэж гин. Тий ингээд тэр чинь ингээд одоо миний ингээд бүр 30-аад насн дээр ингээ ойлгогдож байгаа зүйл. Гэтэл нөгөө хоёр ч ингээд 10 хэдхэн насан дээрээ зүгчийг олж ин гэдэг чинь. Одоо ингээ хараад бас ингээл гэр орон хөглөрөөл ингээл байж байгаа. Тэгж байгаа байхгүй. Өмнө нь нөгөө ингээл манай төгсөн хүмүүс том хүмүүс ингээл юу яадаг байсан. Нэг ингээл хөглөрөөл ээж ах хэвээр юм шиг байдагсан байхгүй. Одоо ингээл ингээ томрох тусмаа. Үгүй энийг чи ингэхгүй бол ингэж хийх ёстой, энийг ингэх ёстой байна гэд ингээд бас өөрөө сонголтоо хийгээд эхэлж байгаа байхгүй. Бас ингээл юм хамжаал. Нас цаашаагүйгээл дүүнэртээ ас ингээл зүглээл гэж байгаа. Тэгэхээр бүр ингээд шахарч тулгаж чи тийм байх хэвээр заавал тэг гэж хэлхээсээ илүү яг өөрт нь бодох хугацаа өгөөд ямар яавал өөрөө тухтай байх уу гэдгийг болох тэр хугацааг нь. Тийм. Тэгээд бас гол юм нь чинь нөгөө юу гэдэг лээ тааж мэддэг таван хаан биш. Тамшаалж мэддэг. Тий тамшаалж мэддэг яасан биш үү ингээд. Тий бид нар чинь нөгөө үзмэрч бөөмөө ч юм уу тий эсвэл одоо бүр ингээд нөгөө хүний далд малт юмыг мэддэг зөн совинд нь ч юм уу биш учраас яах вэ гэхээр зүгээр асуугаал мэдээл ярилцаал оо гэл хүн орхиол ингээд явчих хэрэгтэй байхгүй. Асууж мэдэхгүй байж наа үсээ хайчил ийм ховц хүмүүс одоо наа олон үсэндээ наацсан юмнуудаа аав чи одоо юунд уйлаад байгаа бойл одоо дандаа л нэг гингэнцэн уйлцсан явжээд яасан ингээд нэг юм шууд товтлогоо үзүүлээд байгаа байхгүй. Гэтэл яг үнэндээ зүгээр ингээд бид нар чи өөрсдөө үзмэрч бөө одоо зөн совинтон одоо ингээд алдыг хардаг тэгээ далаалаа мэдэр биш учраас яах вэ гэхээр зүгээр л ингээд асуугаал мэдчих хэрэгтэй байхгүй. Yes тунгаа чамд өнөөдөр юу таалагдж байна. Тэмүүтээ одоо яасан хийсэн гэл ингээд тий хүүхдүүдээсээ асуугаад чи өнөөдөр яагаад ингэж хөлсөн вау гоё харагдаж штэ тий чамд юу н хамгийн гоё байна гэд ингээд арай өөр өнцгөөс тэр хүүхдийн бодлыг чиглүүлмээр аахгүй. Тэгэхгүй чи өстө муухай байна заван байна нэвсгэр байна яасан ийсэн гэд ингээд тулгаад гашчихсан байна л да. Одоо манай өдөөс хойш ангиур баг ангиар 70% шахар нойр өнгөлөө болтгоо. Ерөөсөө одоо тэн дээр тесрэндээ багш боллоо. Тэгэл энэ за энэ гэдэг юм энэ шинжээрээ явахгүй шинжтэй гэж бодоод та нар яасан юу болоод ингээл бүгд нэрмдэж бүгд ингээд шалтгаалж байгаа байхгүй. Тэгсэн ингээл орой хэдэн цагт унтсан орой тийм юм үзээ тэгж унтсан. Тэгээд тэн дээр юм үзэж байгаа та нар эрт унтгаар яд ингээд би цагнуул байгаа шүү дээ. Тэгүн готоо за би яг хүүхдүүдээ яг өөр итгэлийг нь олоод энэ хүүхдүүдэд цаашаага яаж миний хичээл дээр нойрмоглохгүй байх энэ сонголтыг өгөх вэ гэж бодоод за яг хичээл нэг 30 минут хавцаа явж явах дээрээс бүр нойрмоглол шууд зогсоогоод за дахиад давталт байгаа юм чи гэж бодоод би та нарт хоёр сонголт өгье. Унтаж болно. Эсвэл хичээлээ өргөжлүүлж болно гэж бүр ангиар 70% гарав. За унтуулсан байхгүй юу? Тэгээ унтуулчаад өөрөө хажууд ингээл хараад байж байгаа. За эднэр яах нь яг жинхнээсээ унтах нь гэж бодож байгаа. Тэгээ ингээ харж байсан чинь
бүр бүгд ингээд нөгөө куртка авчираад ингээд дэлгэж тавиад дэр болгохон тавиад тэгээ унтлаа. Бүр хорхирч тэгээ цаа ингээд унтуулчаад тэгээ нөгөө яг миний хичээлийн цаг дуусаа би гараа явж байгаа байхгүй. Чин яг намайг гарч явах зарим нь сэрээд ингээд яасан маргааш өглөө нэг хичээл дээр ороод ирсэн чи багшаа та яагаад сэрээгээгүй гэсэн чи би та нарт унтах сонголт өгсөн. Тэгээ та нарын сонголтыг хүндэтгээд их гоё унтж байгаа гарч сэрээж чадав чи сургууль дээр бол тест яг ингэж харагдаа. Тест гоё эсэн тий багшаа гэж. Тэгэхээр юм хүүхдийг бас тий нөгөө одоо тэгэхээр багш нар ерөөсөө нэг сонголт үлдээх гэдэг юм дээр бит хоёр бүр ингээд ярианы туршид ярьчлаа тий. Нөгөө талаас бас хамгийн сүүлд нь хайлайт хийхэд юу юм гэхээр асуу тий. Дэн өгүүлбэрээр асуу. Тэгээ өөрийнхөө бодлыг тулахгүйгээр, өөрийнхөө мэдрэмжийг тулахгүйгээр эсвэл өөрийнхөө тий ингээд нэг юм одоо хайрцагт тэр хүүхдийг чихэж оруулахгүйгээр зүгээр л ингээд асууч бол өстой байхгүй. Жини одоо чи гонигтай байна уу? Надад тэгж анзаарагдлаа. Чи юу болов? Гэл тэгэхээр үгүй ээ би гонигтай биш ээ багшаа гэл өөдөөс хэлж магадгүй шүү дээ. Тэгэхээр нэг ийм зүйл бас байна. Тэгэхээр баярлалаа юм гоё яриа ярьсанд. баярлаа. Би ч ингээд зочид болгоноос ингээ гоё юм авч үлсэе тэгээд энэ подкаст хийх болгондоо нэг юм дэвтэр барьдаг. Тэр дэвтэр маань ингээл та нарын хэлсэн гоё юмар ингээ баяжигцаар гадаад бүр сүүлийн талдаа орж гинөө. Тэгээд ийм гоё бас мэдээлэл солилцдог багшийнхаа туршлагаас, ээж хүнийхээ туршлагаас хуваалцсан та хоёртаа маш их баярлалаа. Дараагийн подкастаараа дахин уулзъя. Баяр таа. Баяр таа.